За юу бүтээлч Монгол нэгдлээс явж байна. Өнөөдөр Хайку арт гэдэг үзэсгэлэн дээр ирээд байна. Эрдэнэбилэг болон түүний охин Ачтмаа ийм үзэсгэлэн дээр ирсэн байна. Тэгээ Ачтмаатай бид нар уулзж байна. Өнөөдөр Хайку арт гэдэг энэ үзэсгэлэн гаргалаа. Тэгээд энэ Хайку болон урлаг хоёрыг холбож ийм төрөл гаргаж ийн гэж ойлгож байна л да. Үзэсгэлэнгийнхаа одоо онцлог ер нь Хайку арт гэдэг нь ямар учиртай вэ? Энэ талаар манай үзэгчдэд хаваалцахгүй юу? Хайку арт гэдэг хайку бол өөрөө биедээс урлаг бол мөн л дөө. Тэгээд хайку бусад шүгүүдээс тэгээд бичмэл зохиол шүгүүдээс юу санал вэ гэхлээр хайкугаа онцлог хайку ямар нэг утга санаа оюуны утга санаа ямар нэг хүнд өгөх гэж сэтгэл илэрхийлэх хэрэгтэй. Одоо хайку уншаад би ийм шиг юм мэдээлэл өгдлөө гэх биш. Хайку уншаад хүн амьд төрчихтэй. Өөрийнхөө өмнө ингээд одоо жоохон шаналжсан үедээ ингээд тэр мэдрэмжээ ирсэн ч юм уу эсвэл ингээд гэрэлтэй аашигтай гэсэн тэр мэдрэмжээ ирсэн ч юм уу хайку бол тийм зүйлтэй миний ялсан. Би ч өөр тэгээд хайку тэр утгаар ингээд бичиж байгаа. Одоо жишээ миний энэ зураг бол салхи уусмас надруу сар ширтний өдөр нь хав харах бай. Нэг ганцаардлын өдөртөг нь хоосоо хандлаад хараад хүмүүсээр ингээ хүрээлэгцэн юм нэг дотор нь ингээ хаалт шиг гол хуцар дотор хаваад байна. Ингээд салхи уусмас айкуд бол заалчгүй байгаль хэлбэрт орчих хэвээр. Яг байгаль өөрөө ингээ мэдрэмжтэй олон төрлийн юм зүйлүүд. Тэгээд хайку дангараа бичих нь зургийг бас дангараа гасдаг юм хэлж байгаа. Тэгээд хоёулын хамтан ингээ хослуулаад хоёр талаас ингээд арай өөр төрлийн зүйл ирж байгаа. Хайку бол ерөөс ганц хүн бичсэн ингээд үлддэг юм бүтээгдэхүүн биш. Хайкуг ямар хүн уншиж байгаа тэрнээс шалтгаалаад хайку олон өөр төрлийн хэлсээр өөрчилдөг. Яг хүн хүний ингээд өөрийнхөө туршлагатай холбогдоод хүмүүс өөр гэсэн өөр замаар ингээд үлддэг. Тэр замаар болчихдог зам ингээд сануулгын бичсэн хайку ганц зөвхөн болж тасараа бол ингээд яагаад энэ хайку артыг хийх болсон? Яагаад энэ заавал энэ төрлөөр зурхаар шийдсэн юм? Би бол өөрөө багасаа ерөөсө зургаар явъя гэж тэгээд чиглэлээ сонгоод одоо ингээд туршлагаа ингээ яваад өөрөө хурцлж явж байгаа. Тэгээ явж явах замдаа би байдрыг контент ажилласан байхгүй нэг л өвөн зүгээр зөвхөн санаа оруулах юм байжчихсэн. Тэгээд тэгсэн чинь хараа ажилласан чи би ингээд зохиол айгу сайн бичдэг ш хараад тэгээд өөрийгөө зохиол шүгэн хэлдэг ингээд аяастайгаа мэдээд тэгээд өөрийнхөө насаараа хийж явж байгаа зүйл өрн зураг тэгээд яа одоо шинээрийг олж авсан аяас шүгтэй ингээд бод тэгээд ер нь бол энийг хийх санаа бол ингээд санааг оруулаад түр авах юмсан манайс би өөрөө өөрөө санаа гаргаж ирсэн байсан ч гэсэн яг нэг үссэн болох юм чинь хэдэж хүрэх. Одоо ингээд үзэсгэлэнг зориод ирэх хүмүүс үзэх одоо маргааш ирэх тийм өнөөдөр ирж амжаагүй тийм хүмүүст ер нь яг юу амламаар байна? Ирээд ямар мэдрэмж аваасаа юу ч хүсэж байна? Ер нь яагаад ирэх ёстой чиний үзэсгэлэнг яагаад үзэх ёстой? Хайку хэлсэн байсан. Мистик миний зөвхөн санаа биш. Мистик хөдөлгөөний оюухан юм байна шүү. Байгаль орчмын би одоо өнөөдөр нэг энэ зөвхөн сууж цаана нэг одоо яасаа хүмүүс одоо өдөртнийхээ амьдралыг хатгадаад байгаль орчноо гэсэн тийм мэдрэмж шүү. Энэ мэдрэмжээс мэдээд хүн өөрөө тэр мэдрэмжээ ямар нэг юм болохыг хүсэж байна. Одоо энийг одоо өөрөө хараад би энэ одоо accept хийх юм уу? Одоо нэг том даун өөрөө ингээд бичмээс тэгээд ер нь энэ миний өөрийнхөө антидемид өөрийнхөө сэтгэлдээ дахин батлах гэж байна. Яг л одоогийн нийгэмд хүмүүс аягүй сэтгэлдээ байх юм шиг байна юм шиг. Тэгээд нэг
А ер нь одоо цаашдын уран бүтээлч хүний тийм төлөвлөгөө бодол цаашдаа ер нь ямархуу бүтээлүүдээр хүмүүсийн сэтгэлийг илүү ингэж хөдөлгөж сэтгэл гэдэг тэр зүйлийг гоё одоо асаая гэж бодож байна. Цаашдын бодол. Би бол цаашдаа бол энийг олон хөгжүүлээ яа. Яг одоо энэ авсан шинэ зүйлээ. Үнэхээр сайн зүйл. Тэрнээс өмнө би комик дээр ажиллажсэн. Тэгээд харилцаа өөр юм байгаа юм. Би бол өөрөө ертөнц янз бүрийн ертөнц одоо зохиол дээр ном бичгтээ зохиолч гэдэг ном бичгтээ зүгээр зохиол биш. Ямар нэгэн санаа биш. ертөнцөд бичдэг. Видео комик гэдэг кино хүмүүсийг одоо өөрснөө ингээд диван дээр суугаад дэрис ширсэн ингээд өөр ертөнцийг өөр зүйлсийг ингээд хараа ингээд зүйлээр өөрийнхөө хараа ингээд мэдрэхийг ингээд мэдрүүлж байгаа. Хүн бол тэгээд өөр амьтнаас биш гэж өөр ертөнцийг оршиж чадах биш ч гэж. Тийм болохоор ингээд өөр ертөнцийг оршиж чадах хүмүүсийг ингээд хүн болж байгаа болов. Тэгээд би асуураас багаас өсөж байхдаа айгүйх ингээд үлдэх кино дээр үзсэн шин. Тэгээд надаа энэ зохиолтой болж байгаа үйл явдал шүү дээ. Зохиолтой ертөнцийн өөрөж миний гэсэн. Тийм болохоор би одоо наадмын залуу байгаад комик чиг гэрэл хөшрөхөр юм зохиолт бол уран зохиол ингээд өөрийнхөө ертөнцийг ингээд байж хүмүүсийн ингээд өдөр болгон амьдралаас ингээд сэнэ татаад чаваад адил явуулсаар ингээд айдуулах гэсэн зүйлээ. Одоо манай залуу уран бүтээлчдэд ер нь ямар боломж байна гэж хардгуу сэтгэлгээний хувьд ер нь хэр их тийм юунууд дутагдaltaй тал нь юу байна? Эсвэл ингээд бид нар ашиглахгүй байгаа тийм боломжууд ч юм уу уран бүтээлчдтэй хандаж юу гэж хэлмээр байна ер нь бодол. Манай ялангуяа миний үе баг хүмүүс ажиллаад нэг том айгуу тусалдаг Монголд ч тийм гадаад ч тийм хүмүүс ерөөсөө өөрсдөө хангалттай биш. Өөрсдөө дандаа ерөөсөө би ч өөрийгөө тэгээд төгсөж тэгээд магээд хадаад үзлэнгээ яа юм бай. Энийгээд одоо төвшнээ гэмээр зурглаа. Тэгээд би зурсны дараа болсон биш үү? Тэгээд тэгж хэлэхгүй би өөрийгөө одоо ийм хийж чаддаг би ерөөсөө мэдгүй байсан. Парквэсэн. Юу би дөнгөж харахгүй би чадахгүй ч юм. Одоо тэгэхээр би өөрчлөж байна. Тэгээд энэ шиг хүмүүс тэгээд өөрийгөө битгэж хамт зөвхөн тууштай юм. Хамт зөвхөн одоо маргааш өдөр энэ сарын дараа бүтээх чадсан гэдэг жаа. Тэгсэн ч гэсэн ингэж хийсэн юм чаддаг дараагийн хийж чадаа. Тийм учраас эзэж өөрийгөө битгэх хүн болгон бац. Тийм ямар нэгэн байдаг. Тэгээд одоо яг ингэ амжилт хүмүүс амжилт төрөөг энгийн хүмүүс хоёрыг хоолтолгоо нөөрлөг төрсөн хүмүүс өөрсдөө зүгээр амжилт төрж чадна гэж хэлсэн хүмүүс. Тэрс хүн болгоо юм бол тэр юу ч гэж. За ингээд хайку арт гэдэг энэ үзэсгэлэн болон амин гоё юм шинэ ертөнцийг бий болгож байгаа ачтмаа мөн одоо танаа аавын энэ үзэсгэлэнд амжилт хүсье. Цаашдын уран бүтээл илүү их одоо монгол хүмүүс болон хүн төрөлхтний сэтгэлгээг шинээр нээсэн шинэ ертөнцийг бэлгэлсэн юм олон сайхан уран бүтээл хийгээрэй гэж хүсэж байна. За амжилт хүсье.
чинь